Алия бүр амар өрнөлөх нь. Амар чимээ гарах нь. Хүй танах Монгол хааны хувцас гэсэн. Бүрээ харин бод. Миний G63 хайчих. Миний нэг хар мар. Миний нэг морины хүчтэй морь маань. Чесэрэ нинжадаж өссөн, сэлэмлж өссөн. За сайн бацгаана. Хурим маань дөгсөөр байна. Хурмын дээр өмсөх дээлийн хэмжээ өгөх гээд торго дээр ирсэн байна. За эт хоёр айгүй гоё тийм цагаан хаат хоёр шиг тийм гоё дээл хийж байгаа гэж бодоод би тусдаа ирж хэмжээг өгч юм. Заяа болохоор араас ирж өгнө. 103 тийшин төрөг. Сонсч байна. Одоо бэлхүүс нь гачин бүдүүн гарч ирэх байх яана. 60 тойрог 91. The fuck. 91 ч одоо юу гэсэн бүкс шиг юм уу? Тэр бүкс шиг бүдүүн гэсэн үг бүр. Юу гэсэн илээ. Бүкс нь одоо 100 даваа наачих гэдэг. За үзний тойрог 108.5. 108. Бүрүү. За энэ хурмын дээр тасархаа дээл хийлгүүлж аваад тэгэл тэрийг ингээл жаазлал ерөөсө гэртээ тавьчихсан байна. За жаазлал гэртээ тавих чинь зүгээр ингээд маш сайн далт хийгээд дараа нь ирээдүйд ингээд дөрөв хүүхдүүдтэй өгөө те. Аавч хоёрын хурмын одоо даашинз гэдэг бол хурмын дээл. Аавч хоёр хурмын ажихтай энэ дээлийг өмсчихсэн. Гоё өстэй монгол хүмүүс байна. Болцсноо. Окей. За баярлалаа. Эрэгтэй дээл нь болохоор иймэрхүү юм ихтэй ш те. Гадуураа давхар уучтай. Энийг ууж гэдэг юм уу те? Ууж. Хүнүү захтай учраас эм Чингис малгайтай. Эмхтэй нь болохоор бортгон малгайтай. Бортгон малгай. Одоо бортгон малгаан дээр байгаа энэ бүрийн дотроо чулуунууд оруулж өгнө шүү дээ тий. Тийм. Чулуунуудаа бол ер нь хөвчлэн нөгөө улаан намын цэнхэр өдр ордог байхгүй юу? Тэгэхээр үндсэн дээл маань өөрөө цагаан эмчин гоё совдон өнгөөр явуулах гоё юм. Тэгэхээр бүр илүү цагаан болгоод хослуулаа оруулах юм биш тий. Хослуулаад хувцастайгаа хослуулаад эрэгтэйгээ бол нэг тасархай ганцаарх нэг нь оройг нь шаржснаас цагаанаараа явцсан. Тийм цагаан аль аль нь цагаан байсан дээр байгаа. Тийм л өөрхөн. Би нэг худлаа тий толгоон дээр алт мал. Тийм үст. Толгооныхоо оройн дээр нэг суурах шиг. Тэгээ одоо ингээд шар ахаар хитрхи тод харагдаж байгаа. Тий. Тэгэхээр энийг бүгдийг ингээд цагаанаар явуул. Цагаанаар явахаар ингээд хатгамлаараа илүү тоож гоё харагддаг гэсэн үг шүү дээ. Хатгамлаараа эмжирийн бүх ажиллагаараа тоож харагдав. Хэр вэ энэ дизайн? Тэжгүй нөө. Хүннүүдэл. Хидр бол янз. За энэ болохоор яг хүнүүгийн олдврыг хийхгүй юу? Энэ бүр хүннүүгийн бууснаас олцсон хий юм уу? Энэ бүр жинхэнэ монгол хий юм биш үү тэгвэл. За эмхтэй болохоор энэ дан юм шанхтай байхаар жоохон цулгуу харагдаж байгаа. Тэгэхээр илүү бортгон малгайгаа оруулчвал илүү зүгтэй. Хөө энэ яа. Монгол ер нь ёс заншлалтай амар гүнзгий байна. Судалмаар байна тий. Одоо энэ Чингис малгаанууд бол хүнүү цахан дээр илүү зохино. Энэ дан шанхтай байж болно. Тэгтээ жоохон цулгуу харагдаж байгаа. Энэ ард малгай. Тийм ард малгай болохоор дөрвөлжин монгол ингэртэй. Монгол захтай дээр илүү зохино. Энэ малгай. Энэ дөрвөн талтай байна. Дөрвөн талтай шүү дээ. Мэдээж нэг надад зөгтөг. Дөрвөн талтан дээр юм юу унжуулчих болт юм бэ те? Тийм артлын залаанууд нь бүгд явж байгаа. Бүгд залаатай. Хөөе энэ ядаг загвар энэ Баатрах юм уу? Энэ нөгөө Монгол хааны. Хөөе танах Монгол хааны хувцас гэсэн юм уу? Монгол хааны. Бүх хувцсыг танах хийсэн юм уу? Хөөе. Монгол хаан тоглогдож эхэлснээс л 20 оноос хойш. 20 оноос хойш та нар Монгол би чи үед бол Монгол хааны хувцас хийлгсэн газраар хийлгэж байгаа юм шүү те. Энэ одоо малгаанууд нь. Энэ юудан байна? Юудан малгаан мөн үү? Би увсад харсан. Энэ хийн бүр хүннүүгийн их шиг юм шиг буу мухтай юм шүү те. Судалгаатай явуулсан. Та хэд судалгааг нь хийсэн юм бэ те? Хийж байгаа. Судалгаач нь бүх тусдаа. Бүр тусдаа судлаачтай. Тийм. Энэ одоо ингээ хааны хүн ингээ. За бит хоёрын дээл уулзтууд дутхгүй хэмжээнд гарах юм байна те. Болж байна асуудалгүй. Ус ганцлуудаа хөрмөн үгс те. Би нараа торго дээр дараа нь тусдаа нэг ирж нэг влог хийнэ заяа. Би яг Монгол дээлнүүдийг тайлбарлуулж. Одоо энэ хараа хатны дээл гэж байгаа байхгүй юу? Амар ууз. Энийг өөрийнх нь үсэн заяа. Тэгээ үс нь ингэж явсараад ийшээгээ ороод энэ ардуура үс нь явж байгаа. Ингээд энэ дотор явдаг. Яваад энэ хүртэл явна. Чи ерөөс үсээ тайрдаг байсан юм биш дээр үуч чи Монгол хүүхнүүд ингээд хөл хүртэл урт устай хараа. Тэгээ энийг ингээд гурилддаг гинүү цавддаг гинүү ингээд ямар ч үс ийм хэлбэрт оруулт юм байна. Тэгээ гадуур нь ингээд шүр сувд одоо юу гэдэг юм те. Хаш маш ман зам бүгдийн таг гэж игээл. Тэгээ амар юм юу хэрэг чи бүгдээрээ дээр үдийн үнэт хэдлэлүүд хараа. Бүгд сувд. Монгол хаттууд ямар гой баян тансаг амар байсан байна харалт.
Өдгийн чараа гадуураа ийм дийл нөмөрчдөг. Ийм ур танцуудад дийл. Ингээ нөмөргөн заяа. Үндсэн дийл нь угсаа дараа. Тэг гадуураа ийм нөмрөхтэй. Энүүгээр нэг ингэдэг. Хүүшээ. Ичиж мичгээр одоо ингэ ийм байсан байна Монгол хатууч. Энэ болохоор ноёны дээл. Яа. Одоо энэ ингээл энэ тэмдэг мэндгийг ойлгомоор байна. Одоо энэ хээнүүдийг бас ойлгомоор байна Монгол. Үлций хээ. Одоо энэ хээд рүү шүү дээ. Алхан хэмээ гэл те. Юун хээ гэл. Ангуу уламжлалтай ард түмэн байх шүү дээ. Бид нар чи уул шугамнан бол яг хүннүүгийн үеийн дээл болохоор хүннүү дээл чинь энэ хараа цах нь ингэж орж ирдэг. Гоё гоостой. Жохон нэг самурайгийн хувцас шиг. Наг гэд сэлмэрч. Би бол энэ хувцсыг тайлмаргүй. Юун гонж. Юун тэр Европын шид. За тат. Оо ямар гоё юм бэ. Дахиад таттай гэж. За ийшээ толгоогоо юм. За би бол дурлцлаа энэ хувцас. Ер нь одоо Монголын гайгүй юм монголчуу мьюзик видео бүх юм энэ дээр л танаа хувцас л явж байгаа бах тий. Яа би ингээ орж ирч ингээ боддоо. Чи YouTube дээрээс нөгөө хөх Монголын үр сатаныг плей хийдэ би зүрийг энэ дээр зүгээр жоох алхаа үзэж хийдэ. Бүр хит тогших юм бол хөх тол пассвордтай гэсэн чинь. Тэрний сардаг. Орой олсон чи юу сарны гэрэл зүгээр миний тол пассвордтой зүгээр. Бөөн зинхэр гэрэл нассан хүмүүс аа. Гүгү тавьчих. Би мэдэрмээр байна. Яа нөгөө өгөөдөө төрөлгөө буцах юм шүү одоо. Бурхан минь гэж. Яа энэ манай хоримны контентыг үзээд ямар олон хүмүүс юм за Монгол хорим хий гэж бодох бол. Мөөжи итгэл одоо манайс ингэж орж ирж ингээ бодтоо. Ёо. За татараа. Аяа ямар гоё юм бэ. Нөгөө нурууны нөгөө засал шиг л шүү дээ. Толбтой монголчууд хадуунидэ хизээч дэхгүй хизээч сайн яахгүй халдартай монголчууд уртын дууны шорон хаа орхоны нэгшээ Юсэний саасан хөрөн буйны тэнгэртэй хурчитний домог хотон монгол бичээ бигингийн тасаа бахтин заяа Тэнгэрийн заяатай төрсөн Тэдүн бодгийн зарлагтай төрсөн Тэгжиг баатарын химортай монголчуу Андаа тангарга хизээч ивдэх Бага ингэж харна хэр юу гин те бага малгайгаа ингэж аваад тэгээд энийг хажуудаа ингэ барьчих штэ те малгайгаа тэгэл ингээл явсан гэсэн үг штэ окей яа нөө сүүлийн шинэ юуных уу Тий сүүлих. Одоо энэ дээл нь. Гахалтай. Эдгээр одоо үн хид хөрх үү? Нууц шол. Чинь бүр юм үнэтэй болсон те. За нөмөрг нь би нөгөө нэг чиний хажууд байна. Гоё харагдсан гэдэг байгаа. За. Алаа исэн. Ингээд чирэгдээд орж ирэх нь шүү дээ.
Малгай нь болохоор юм. Малгай тэр. Оо бүр бүгж бугуувчтайгаа. Дээр үед одоо хамгийн амар нь энэ болгоно нь бүр жинхэнэ яг эрдэнэ чулуу байсан юм зү тэ. Тий. Oh my god. Юу гэсэн юм бэ? Яаж баян? Ямар амар байсан юм бэ те? Зя тэгээд хормын зураг авалт тасархаа болох юм байна. Үзүүлбэрүүд тасархаа болох юм байна. Алгая өөр. Амар өөр болох нэ. Амар чимээ гарах нэ. Яг орж ирж байгаа тэр видео явахад л зүгээр дуустай бүр яг. Яа, төгсрөл бол бас амар юм байна. Одоо яаж хүмүүс ингэж яг намар заяа. Хүмүүс хөдөөнөөс ингэ орж ирээд хотын амьдрал бужигнах үеэр яг найр наадмаа хийдэг байна ёо. Би бол нэг юм чинь хараа 8 сарын 22 юм байна шүү дээ. Уус амар сайн өдөр. Тэр өдөр зүгээр тэг зогсолт. Эртхэн тэр юм руугаа гарч л байхгүй бол угаасаа хууд. Okay, let's go. Ёо, ингэж л замыг тулж юм да. Улаанбаатарт нэрээ те амьдрын гэдэг бол аа. За одоо яг яс ороод бүгдээрээ дээлээ өмсч үзээд тэг ялцгануулъя да гэж. За албиасаар одоо гэрч нараа танилцуулъя. За номер 1. Шээсээр нинж адаж өссөн, сэлэмдэж өссөн хоёр байна. За сайн бацгаано Ян Мөвж байна. Мөнх Эрдэнэ байна. Тэгээд ахыхаа хөрмөн дээр гэрч хийж байгаа те. Баяртай байна. Мөнх Эрдэнэ. Би тэр чи юу төвлөө чинь өгч юм. Мөнх Эрдэнэ миний би мөнх тэнгэр дорорын өвдөс дорорын бүү. За дараагийн хүн маань дахиад мөөтөө. Мөвжи биш мөөги. Юу яцхан. За мөөг байна. Ютубер Мөнх Эрдэнэ. За тэгээ төгөөгийнхаа хормын гэрчээр оролцох гээд догтлол байж энэ да. За дараагийнх нь Торуу. За дээдлийн саксофоны тамирчин. Төгөөгийнхаа хөрмөн дээр очих чаад нэр төрөй байна. Сая Очих жоо тийш бүр гэрч болгож байгаа. бүр гэрч болж байгаа. За дараагийн хүн манай QG. Тэр чинь анх бүр крамп хийж өссөн хоёр байна. 2000-аад оны үеэс хойш крамп хийж асуулт форумын ивент дээр очиж десант акаахын өмнө крамп хийж өнгөөгөө чирчсэн хүмүүс байна. Манай чинь K squad гэдэг нэг амар өвдөс те. K squad гэдэг. За дараагийнх нь манай Итгэл байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд одоо төг байхдаа одоо 5 жилийн 75% намд амьдралаа. Одоо хамгийн ойр дотны хоёр хүнийхээ хормын гэрч болох гэж байгаа да баяртай. Манад амьдрдаг юм биш үү? 70% нь цуг аялж амьдрцгаас юм байна. За дараагийнх нь манай Бэлгээ маань байна. Хай. Юан бэлгээ. Тэгээд крипто гэдэг бизнес хамтрагч төгөөгийн. За тэгээд иймэрхүү хүмүүстэй манай гэрч байна. Заягийн гэрч нарыг заяа танилцуулах ба. Би дэше ороод гоё дийл өмсөж байгаа дөрөнд танилцуулж ярих юм уу? За манай охтууд олон үндэстний хувцс өмсөж байгаа. Нилээн гой үндэстний яснуудыг бүгдийг гой харуулах үүднээс бүгднийг гой өөр хувцс өмсөлж байгаа. Эндээс эхлээ ямар үндэстэн ясны хувцстай хүн бэ? Өөрийгөө бас танилцуулна уу? Мянгад татсан байна. Жамила. Миний хатны хувцас барга. Барга. Яа. За өөрийгөө танилцуулна уу? Ямар хатан болж вэ? Хотон. Хотон хатан золоош. Гоё юм уу? За бадма ямар хатан болов? Үлд. Аха. Йоо ямар амар гангай юм бэ? Ямар хатан? Үзэмчин. Үзэмчин хатан пүрв долом. Ноо. Энэ ямар амар юм тий. Оо. Дэм. Монгол юу харагдаж байгаа зү? Тийм ээ. Манай эд чинь бүх өөрсдийнхөө үндэсний ясныг цээжилсэн. Амар гоё хэрэгч та эдийг бүгднгийн доор залуучууд мань хүлээж байна. Өөрийгөө танилцуулна уу? Би энэ уг нь бол бүрээ ямар хатан болсон лээ бүрээд та нар энэ хоргийн архивыг харалтсан. За манай хөөрхөн 6 охин ингээд бэлэн болж ин да. Миний 6 bridesmaid гэрчүүд шүү дээ. Хөөрхөн охтод энэ. Энэ нөгөө манай гол дүр юм шүү дээ энэ хүн. Ой, Монгол Harry Potter гэж хараад. Бүрээ Harry Potter. Бро, тимби.
Би ер нь дандаа л нэг ийм хөөрхөн байгаа юм шүү дээ. Сайн бро яг л ийм байх байсан юм байна да. 17 дугаар зоондоо. Бро болчихно. Ханчин байс надад захиа өргөж шээс. Одоо энэ дээр бүр чөлөөтэй. Story хийж байгаа шаа. Утаснуудаа өмсөж үзээд ерөөхдөө болчлоо. Манай хүмүүс маань бүгдээрээ нийт бид нар чинь 6 ястны дээлүүд өмсөж байгаа. Манай гэрч нар бүгдээрээ. Тэгээд орж ирэх аймаа бүх юмнууд нь гой тодорхой болсон. Ерөөхдөө болцсон. Entrance эхлэл бол хамгийн чухал. Эхлэхдээ бид нар сэрсэн талаар эхлээд араас нь Нор Бандтын Уяхан Замбуу ТV наран гэдэг дуу уртын дуу яваад тэгээ араас нь энэ дуу яваад тэгээд бид нар орж ирж байгаа. Тэгэхээр найруулга болстой гоё болох байх гэж бодож байна. Тэгээд одоо бүгдээрээ явж cinematic видеоийг тухайн өдөр дүрс авах хүнтэйгээ яриатай. Одоо энэ яг саяны яг энэ бүх сценүүд маш гоё видео болох хэрэгтэй байхгүй. Айгуу гоё рeel болж гарч ирэх хэрэгтэй. Тэр болгоны яг аль өнцгөөс авах уу, яг бидний хүсэж байгаа бүх юм ингээ яг ойлгодог хүн хэрэгтэй. Айгуу гоё залуулдаг. Гэтэ бас мэдээж чанартай камертай маш гоё бичиж чадхаар тэгжээж бид нар одоо бүх юмны ард гарна да гэж. Hi. Makeup сая өөдөө дээр хийлгчээд торго дээр ирсэн байна. Бид нэр эндээс өнөөдөр зураг авалт хийх гой хатныхаа дийлүүдийг аавна. Тэгээ дээрэс нь битүүрийн хурмын гой цагаан дийл хос дийл маань бас гарсан байгаа юм байна. Яалчгүй хурим бол маш спешиал битүүрийн хувьд хамгийн чухал өдөр болохоор хамгийн гой гэсэн дийлийг хийлгүүлэхийг зорилоо. Тэгээд өмсөж харуулъя. Excuse me. Өнөөдөр За битүүрийн одоо яг нөгөө хурмын ордон дээр өмсөх, тэрэлж дээр нөгөө хүмүүсээ хүлээж авахд өмсөх тэр цагаан дийл нь тэр нөгөө дизайныг гаргалцсан шүү дээ. Эдний нөгөө топ дизайнертэй те. Бүр юм хүннүүгийн ихээтэй тэгээд юм хүннүү захтай амар Монгол дийлэхгүй. Тэгээ миний зүгээр хамгийн имиж байгаа юм нь малгай нь. Бүр яг Чингис малгайтай. Тэгээд бүр яг ингээ хаан шиг суна гэсэн. Энэ чинь ганцхан удаа амьдрал болж байгаа үйл явдал юм чинь. Гой хувцлаад, гой малгай толгойтой нөмсөд те. Гоё гоё штэ. Тэгэхээр тийм утгаар л энэ малгайтай нөмсөж байгаа юм шүү. Тэрнээс биш өдөр болгон тэр амар Чингис малгай өмсөөл тэ өөрийгөө хаан гэж бодоол тийм биш. Ялчгүй амар том хорин болох гэж байгаа болохоор тэгээд яа Чингис малгай хэлгэсэ гэж. Чи ч одоо идэх юм бэ? Би 16 тий. 19-тэй. Яачсан doesn't make sense. 19-тэй гэж яаж би амар юм спешиал хүн баггүй. 10 жилдээ нэг л насны. 10 жил нэг л насны юм дээ. Тий. Нийт ер нь 101 наслсан байгаа заяа. Гэтэ 19-тэй. Put your number in my iPhone 16 Pro Max гэмээр санагчлаа бүр ёо. Энэ цагаан микийг чи надад зориулж авсан юм шүү. Матгас цаатаа минь. Би бол анх ингээд энэ малгайг амар crazy байна. Би малгайг орчё гэдгсэн чи яг энэ хувцсны хамаг утга учир нь малгаандаа байгаа гэж манай торгын хүмүүс надад тайлбарлаж өгөөд. Яг бидний гаргасан дизайнер байгаас дараа яг энэ ингээд цагаан бид нар чулуугаар хийж тохирсон байхгүй юм л та. Олон өнгийн чулуугаар шүү дээ. Энэ нэгнээс удаа бүх юм цагаан. Тэгээд энэ хийг нь уулын шараар хий гэж ярьсан. Гэхдээ болоод цагаан байх тусмаа ингээд ажиллагаа нь амар деталь явж байгаа юм. Одоо ийм цав цагаан дийлүүд хаана өмсгдтий? Хормаараа л өмсөх боломжтой. Энийг хартаа. Дийлт яаж болчих вэ? Crazy. Чи өөрийнхөө өмсөв. Өчигдөр хоёр давхар. Алайс. Би нас яваад байна уу яагаад вэ? Үйлчих гэдэг яа. Хөх мөх тэнгэрийн дор. Бид нар шиг ийм өв уламжлалтай ийм ёс жаягтай хүмүүс дэлхийд цөөхөн штэ манайхаа.
Ер нь бол тийм биз дээ бро. Дэлхийд ямар олон улс колоничлогдсон, ямар олон улс өөрсдийнхөө өв соёлыг устгуулсан, ямар олон улс арчигдсан те дайн дажинд үндэстнэрээ бүр юу ч үлдэхгүй байхгүй болсон. Монголчууд төрлийн дээлийн хар гэр тэгэл тэр ахуй соёл, ёс заншил яа те. Стил байж энэ тэр манайс нэг Европ жоох гол нэг Европ хормиг гээл. Хэрэг галуу дагаж хөлөө үлдэнэ гэдэг лөө. Вай. Бахархалтай шахах хэрэгтэй шин. Бидний ярьсан зурагч энэ байхгүй яар. Та нэг гоё тайлбарлаад өгөөч. Хэдүүлээ ярьж агаад яг нөгөө Монголын сэргэн мандалтын үеийн хүнүүд зах одоо 13 дугаар зууны Чингис малгай яг тэр үеийнхээ цаг үеийн юмыг оруулж өгсөн. Энийг юу гэлээ? Бортхон малгайтай. А энэ арын хэсэг нь болохоор шилвч. Тэгээ бортхон малгай. Тийм. Тэгээд толгойнхоо орой дээр хүртэл шигтгэдэг байгаа. Вау, тийм үү. Би тэрийг хараагүй шүү дээ. Энэ болохоор Монгол ардын угалзан хийтэй байгаа. Бүх хий хатгамлууд нь болохоор цагаанаар явсан. Инжээр нь ч гэсэн яг сайн анзаарах юм бол энэ юм жижиг нарийн хийтэй торго. Яг энэ инжээрнийх нь хэсэг нь болохоор өөр торгоор явсан. Яг ингээд ажиллагаагаар л ялгарч байгаа гэсэн үг. Илүү тансаг харагдуулах гээд бид ярилцж байгаад нэг шармал биш. Цагаан өнгөрсөн хөцөө. Минийх болохоор ер нь бас адилхан шүү дээ. Тий. Эрэгтэй ч гэсэн давхар хувцас байгаа. Энэ хүрэмтэй, хүрмэн ингээд тусдаа. Дотор дийлэн ч гэсэн дангаар салгаад өмсөж болно. Малгай нь болохоор Чингис малгай. Тэгсэн эн чинь шилвчтэй. Миний залуу хаана. Энэ малгайн дээр алтлаг юм оруулахар газар оройн алтлаг болчихоо бүх юм цагаанаар. Зүгээр л юм сахиус нэнгэр буугаад ирсэн юм шиг л зүгээр бүх юм цагаан. Бүх юм цагаан хэрнээ энэ ингээд ажиллагаанууд ялгарч харагдаж байгаа. Тасархаа. Бит хоёр хэр харагдаж байна? Гоё нөө. Мейкаптай. Хоёлаа яаж үнсэлцгэлээ? Бишээ, бүгжөө солилцож үнсдэггүй лөө. За одоо шууд нөгөө Женко Торин 13 дугаар зуун руу яваад 13 дугаар зуундыг Монгол гэрт ингэ сууж хагаад зураг авах бол манай ануудаар амар зураг авах гэсэн. Яа 13 дугаар зуунд ирлээ. Яа бас л явж ирж шүү. Энэ дууд баг 10 хэдэн жилийн өмнө хамгийн сүүлд ирсэн хаа. Гэтэ нэг юм бодогч байна. Женко Батулгаах энэ том уулын бүх амнуудыг нь тэр чигээр нь эзэмшиж худалдаж аваад тэгээд тойруулж юм кампус маягийн юмнууд бариад тэгээд ирээдүйд угаасаа Монголд аялжуулж хөгжнөө гэд зориулж ингэж хийнэ гэж бослаа. Бизнесийн үнцгээс харахаараа алж ба штэ. Энд баг л 20 жилийн өмнө байсан юм шүү дээ. 10 хэдэн жилийн өмнө л байсан шүү дээ. Зя. Ингээд 13 дугаар зуунд ирсэн чи энэ хүүхөө энд хэвтэж байх юм. Эхнэр ядарч гин үү? Өөр хийдөө. Зя энэ ч одоо энэ бол өстой гоё гэр байна өө. Тэр нөгөө 13 дугаар зууны цогцлбарын 5 6 юунууд отгуудынхын зураг байна. Тэрэн дээр номын өргөө гэж байгаа юм байна л да. Айгуу гоё монгол бичгээр бичиж байгаа. Заяагийн тэм зураг байл зөвл юм байна. Тэгээд тийм бичигнүүд каллиграфууд байдаг. За энд бол бит хоёр хамтдаа сууж байгаа хаан хатны зураг авахуулаад хоёр ээжтэй хоёр ээж суугчтай болов. Яг ингээ ард нь ингээ мөрнийхэн цаана ингээ хоёр харагдаад заяа голтон те. Зя зураг авалтанд орлоо доо гэж бүгдээрээ. Зя эн чин болчих. Тэр үед боол байсан л байгаа юм те. Боолын нийгэмтэй л байсан. Ер нь дэлхийн улс болгон боолтой байсан гэж байгаа. Миний GJ13 хайччихв. Миний нөгөө хар морь, нэг морины хүчтэй морь. Миний нэг морины хүчтэй морь маань хаана? Намайг хабаалын нааш нэрүүлээ. Аха. Одоо энэ Төв Азийн сайхан талыг харуулсан урд нь сэлэн бариад өртөөгөө зогсох гэж байна. Илээс ирээс nice. Өөрийнхөө зүүн тийш харъя. Тэгээ царай жоохон наашаа харсан. За жоохон тийм. За болцоо гэсэн. За зураг авахулчлаа. Одоо видео төр синематик төрс авахулт. За явсаа. Морой хэлж байгаарай. Татж чинь авч чинь. За. Тээд урагшаа. Nice. Хоол энэ дээр уруул сул явна шүү. За. Жинэхгүйгээр. За одоо заяа маань морин дээр мордох чинь тэр хардаа. За ингээд авч. За эргээр. За нааша камерлаа харъя хоёлаа. Ихэмсэг. Морныхаа толгой энэ дээр хоёлаа надрууны харъя. Одоо чи хийшиг хардаг нарах. Яг бэбэ. Яг үү. Хэн маш жоохон.
Атан зоёо болсон байна. Ийм амар их өнөд гоё л доо. Дунднаас нэг 21 дугаар зууны чулуутай. Лайгийн За хувцас тиймэрхүү байна. Дээр үед бол хаттууд ийм амар ганган бас байгаах. Энэ бол хооёха Луи Гуччи. би бол хатан шиг мэдрэмж авч байна өнөөдөр. Гэтэ хатан байх айгүй хэцүү юм байна. Энэ малгайтайгаа ингээл нэг 30 минут толгод яг толгоо ингэж штэ. Яа. Чиний малгай юм. Миний малгай бол гоё байгаа шүү дээ. Манай ануу дээрийн зургнуудаас тасраа гарч илээ. Түрүүн зургнуудыг нь харсан чинь яг юм киноны постэр шиг л байл. Тэгээ тэр зургнууд угаалгаад гоё битээр hoe хөрмөн дээрээ гоё тавиад тэг хүмүүс уус инстаграм дээр энэ апплод хийх юм бол ёо. Юу болно те. Нэг ийм хаатан байгалаараа ийм гоё тал нутагтай те. Өөртөө ингэсэн газар нутагтай тэгэл. Одоо хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ хоёр ээжтэйгээ ярилцсан чинь. Санал хураалцаад одоо их хуралдаа зарлаад бүх найзуудаас асуугаад тэгээ хоёр ээжийн шийдвэрээр хоёр ээж зөв гэж үзвэл тэгээд хөөх энэ аяга. Хөөнд юу гэдэг шиг. Айрагны хөө. Энэ айрагных юм уу мами? Айраггүй энэ. Нара. Масгаа ширэн дээр тавих юм. Малгайгаа би яг зүгээр үү? Явсаа. Маш авч байгаа хоёр үг байна. За уул нь бол юм дотор нь юм шивээс мэстээс болоод байгаа шүү дээ. Зя цагаан дээр миний дээл бол амархан. Углаад болоо. Тэр одоо хоёр дахь цаас энэ тасархаа байгаас дээ өмсөн ч хараа залаа малаа. За яг ёо Монгол гэрийн гадаа хараа. Кино юу энэ одоо би одоо үлгэр дотор амьдраад байна уу? Энэ бодит амьдрал уу? За ерөнхийдөө бол одоо яг сүүлийн цэг руугаа явж байна. Бид нар номын өргөөгээд айгуу гоё. Google дээрээс яг миний харж исэн зургийг авсан газар юм байлаа ингээд. Тэг яг тэр зураг шиг гоё тийм. Им эрдэм мөр хөөсөн те. Тийм ухаалаг талыг харуулах тийм гоё юм. Ийм гоё цагаан хувцастай очоод зураг авахлаа заяатай. Тэгээ миний хэлээд байгаа юм чинь шүү дээ. Энэ аккорк. Нөгөө миний влог үзсэн хүмүүс мэдж байгаа да ингээ аккорк. Тэг би нэг аваад одоо машинд авч хаялтай гэж. Нараа ингээд. Энэ ингээ хараа аккоркуд яваад байгаа байхгүй. Ерөөсөө л хараа хөдөө ямар ч хамгаалагч байхгүй заяа. Хөдөө ямар ч түкийн ажилтан байхгүй. Хөдөө бид нар ерөөсөө энэ хот шиг биш учраас бид нар ерөөсөө ингэж болохгүй. Ингээл аккорк ингээл хаяашаа юм чи одоо. Энд тэгээ задрахгүй шүү дээ. Энд одоо хэдэн мянган жил, хэдэн зуун жил ингээ байгальд ингмээргүй л байна. Хайрын захив. Энэ эмэгтэй шиг ингээд монголчуу байгаад гоё яваад татсан би. Дахин дурлаад ах юм яах вэ? Яах вэ влог манайхаа хэлтэй. Гэрлэхээс өмнө ингэж олон дурлаж болох уу? Хитрхийг дурласараа дэлбэрчүүл яана. Not